дугаар зууны эхний хагаст өргөн нэртэйгээр үүсгэл суурин тавьсан нийслэл Улаанбаатар хот маань ардын хувьсгалын жилүүдэд нам засгийнхаа хайр халамж, агуулх зөвлөлт холбоот улсын сэтгэл харамгүй тусламж, ард түмнийхэн бүтээл хөдөлмөрийн үрээр өнөөдөр социалистик орныхон улс төр эдийн засаг, соёл шинжлэх ухааны төв болон цэцэглэн хөгжиж байна. Дахиадч 80 дохой майдар зудайгам тортол мөргөөдөж настай бүрлүүд маань өнөө үеийн өглөө шиг энхийн сайхан өглөөтэй золгож байсангүй. Борходын орон гэж байсан богдын хүрээг өндөр хог өнчин ядуусан орон гэж харин аянчин дуучид нэрлж байлаа. Тэгвэл одоо хуучин юм бүхэн хөгсөн өөрчлөгдөж шинэ юм бүхэн цэцэглэн хөгжиж байна. Улаанбаатарын хөдөлмөрийн жирийн нэгэн өглөө. Нийгмийн бүхэл бүтнийг шатыг алгасан социализм, коммунизм байгуулах гэрдэх ирээдүйд дэвшиж байгаа манай ард түмэнд хөдөлмөрлөх, сурч соёлжих явдал амьдралын хэрэгцээ болсон юм аа. Манай орны үндэсний өвгөн үйлдвэрийн нэг аж үйлдвэрийн комбинат. Манай ажилчин эмнэлгийн их отряд их орондон социализмын материал техникийн бааз байгуулах их үйлс нийт ард түмнийхэн хамтар жилээс жилд хөдөлмөр ажилчин хүний нэр төр алдар гавьяаны хэрэг болж хөдөлмөрийн баатар алдар цуутан олноор төрөн гарч байна. Энэ тийм олон үйлдвэрүүд сайн чанарын ноосон давуу ширэн сахин этгэл зэрэг төрөлбөрийн бүтээгдэхүүнээ өөрийн орноос гадна гадаадын олон оронд гаргадаг юм аа. Нам засгаас улс орныхон хөгжлийн хурдан явцтай үед дулж өндөр мэдлэг мэргэжилтэй залуу улсын хүчнээр ажилчин эмнэлгийн нэгнийг бэхжүүлэх талаар авч байгаа арга хэмжээний нэг тод илэрлэн байна. Агуулх зөвлөлт холбоот улсын тусламжаар байгуулагдсан металлистийн техник мэргэжлийн сургууль. Манай нийслэлд залуу ажилчин мэдлэг төрөлбөрийн техник мэргэжлийн сургуульд 10 шатн ажиллаж түүнд олон зуун охид хөвгүүд суралцж байна. Орчин үеийн машин механизм тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автозасуурын завод. Энэ завод автомашины их дунд засвар хийдгээс гадна дугуй бусад запас сэдвийг үйлдвэрлэн гаргадаг юм. Ленин мэрэмжит Монголын пионерын ордон хөгжил боловсон хүмүүжүүлэх ирээдүйн мэргэжлийн сонгон авахд эндээс хичээлийн гадуур зохиодог олон хэлбэрийн ажил чухал үүрэг гүйцэтгэдэг юм аа.
Энд дуу хөгжим, оюутал, нэхмэл, хатгамал, зураг, мужаан, тоокер, дархан зэрэг 10 бүрийн бүлгэн дугуйлан ажиллаж хүүхдийн авьяас үйлэг оюун ухааныг нээн задлах түлхүүр болж байна. Энэ бүхэн бол манай нам засгаас өр хүүхдийн төлөө хичнээн их анхаарал халамж тавьдгийн бас нэг илэрл байна. Үндэсний төрлүүрийн дэд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нэг төв нь нийслэл Улаанбаатар хот билээ. Мянган 942 онд 3 салбар зуушхан оюутан Арваатан багштайгаар анх байгуулагдсан Монгол улсын их сургуулиас энэ завсар олон их дээд сургууль салбарлан байгуулагдаж өндөр мэдлэг мэргэжилтэй олон мянган боловсон хүчнийг эх орондоо бэлтгэн өгсөөр байна. Советний энэ фермийн феодализмын хөсрөгдлийг арилгаж, социалист шинэ Монгол болгон хөвсгөн өөрчлөлтөд өөрсдийн оюун бэлэг хүч чадлан байцлан ажиллаж ирсэн бөгөөд ажиллаж байна. Нийслэлийн номын сан уншилсан газруудын дотроос улсын номын сан Монголын ард түмний бичиг соёлын эндэн өвийг хадгалснараа онцлог байлаа. Саягаар Батнамтай энэ номын санд орон дэхний алдартай судар Монгол гамжуур дамжуурын бүрэн бод. Монгол дархны бүтээсэн олон килограмм цэвэр алтай мөнгөн эрдэнэ чулуугаар бичсэн дэлхийд ховор судар ном зохиол олон арбий. Манай төрний нийслэлд түүх соёлын дурсгал газрууд Монгол ардын урлагийн нандин үрхийцэг шингээсэн гайхалтай сайхан үзмэр дурсгал зүйлс олон бий. Монголын уран барилгын хуучин томоохон дурсгалын нэгэнд хааны ордон музей ордог юм. Өөрмөц санамур хийцтэй энэ барилга гадаадын зочин зүйлсүүдийн анхаарлыг хэд татдаг. Дэлхийд ховор олдвор баялаг их үзмэртэй улсын төв мужийн олон танхимуудаас бид орныхон байгалийн баялаг, эрдэнэсийн их дээж, ард түмнийхэн зан заншлын өөрмөц сонирхолтой товч хэрэглэл, онцгойлын үйл амьдралтай холбоотой олон сайхан үзмэрийг үзэж болно. Энэ мужийн үзмэр жилээс жилд өргөдөн байж, үзэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Манай нам засгаас залууг саяжруулсан хүмүүжүүлэх, чөлөө цагийг зөв өнгөрүүлэх, сэтгэн бүтээх барагдашгүй оюун ухааны хөгжүүлэх талаар байнгын анхаарал халамж тавьж байдгийн нэг тод илэрл энэ билээ. Сүүрийн задуугийн дэзэрүүлэн барьсан энэ барилга байгуулалтыг бүтээн босгоход манай нийслэлийн хөдөлмөрчид социалист орны залуучууд идэвхтэй оролцсон юм. Тийм ч учраас энэ цэцэрлэг төрөлд найрамдал цэцэрлэг гэж зүйсээр нэрлэдэг юм.
Шинжлэх ухааны боловсон эмнэлгийн газар Улаанбаатар хотод анх 1925 онд 14 нуртаагаар байгуулагдсан бол одоо бие даасан нэгдсэн ба тусгай мэргэжлийн олон тооны эмнэлэг ажиллах боллоо. Манай эмчнэр зүрх судасны хамгийн нарийн төвөгтөөний засаллагч орчин үеийн оператор хэсгийн тусламжтайгаар бие даан амжилттай хийдэг боллоо. Нам засгаас хөдөлмөрчдийн эрүүлэнхийн төлөө тавьж байдаг анхаарал халамжийн нэг нь амралт аршин цэвэрлэлийн газар билээ. Нийслэлийн өртөх байгалийн үцэглэн сайхан газар байгуулсан амралт цэвэрлэлийн газруудад жидгүр олон мянган хүн амарч сувлууд байна. Жидгүр гадаад дотоодын олон мянган бэнэр сурагчид хөгжилтэй сайхан амардаг энэ тусламж Монголын цэнхэр тэнгэрийн дорог эв хамтын ертөнц гэж нэрлэдэг. Өнөөгийн сайхан жаргалыг энэ хүмүүс л тэмцэн тулгдаанаар авчирсан юм. Тэдний үүсгэн хөгжүүлсэн их хэргийг нэр төртэй залгамжлах хувь заяа залуу ихэнд ногдсон юм. Орны министрийн чимэг болсон дахин цаацтуулан тэнд амьдрын үдээсэн ангандад холойрын айчин үүсний анхаарлыг татаж дурыг удаад байна. Дэлхийн удан орны судлалд захих хувь нэмрийн оруулж байгаа энэ газар Монголын шинжлэх ухааны залуу салбарын нэг юм. Өргөн цэлгэр гудамж талбай өтгөн нуган цэцэрдэг энэ бүхэн нийслэгчүүдийн үдцэглэн чимэгдэдэггүй оршин суугчдын эрүүл энхийн их сурвалж билээ. Өгжин цэцэрлж байгаа Улаанбаатарын үдцэглэн гоог хамгаалж хөдөлмөрлөж бүтээх их ажил нийслэгчүүдийн өмнө зогсож байна.
Орчин хотын гэрч болсон шавар модон байсан шургаагийн хашаа шинэ хөгжлийн хүчирхэгд хамтрагдсан орчин үеийн барилга байгууламж гудамж талбайд Орос суурин тавьж өгсөөр байна. Орон сууцны 12 дугаар хороо болов. Энэ хороо бол 100,000 км² ашигтай талбай бүхий орон сууцны барилга. Нэг ээлжинд 14,000 хүнд үйлчлэх чадвартай холбоо үйлчилгээний нэгдсэн төв болон сургууль, цэцэрлэг, хүүхэд саатуулах газар, зочид буудал, кино театр, номын сан зэрэг орчин суугчдын бүх хэрэгцээг хангах соёл үйлчилгээний барилга байгууламжаар хангагдсан юм аа. Өндөрлөлтөөр хөрвүүлсэн агуулх ололт нийтийг амьдрал төргжүүлсэн зөвлөлтийн эрдэмтэн иргэдийн бүтээсэн шинжлэх ухаан техникийн гарамгайх амжилтын нэг хиймэл дагуулаас зураг радиогийн нэвтрүүлэг хүлээж авах орбит станцыг Владимир Ильич Ленинийн дэсний 100 жилийн ан өмнө ашиглалтанд оруулсан юм аа. Дэлхийн ертөнцийн саныг дэлгэцний хардцуугаа энэ хүмүүс экономикон коммунизм байгуулж байгаа зөвлөлтийн ард түмний шинжлэх ухаан техникийн ололт гайхамшигыг бэхрэн магтацгаана. Бүгд нэрэндэх Монголоор дүүлсэн ардын их хурлын танхим. Энэ танхимд манай нам засаг хамгийн хүндэтгэлтэй үйл явдал бүхнийг тэмдэглэдэг юм аа. Энд манай их орны тусгаарлагдмал эрхчлөө гадар нутаг руу шунхаарн довтолсон Японы милитаристуудыг буцагсан Монгол зөвлөлтийн дайчин баатруудын эрэлхэг гавьяаг өргөн хүндэтгэлтэй тэмдэглэж байна. Октябрийн хөдөлгөөний орон зөвлөлт толгой тутсан тусламжтайгаар гадаадын хөрөнгөлөгчдийн олон зуун жилийн дарлалыг эдс болгож эх орон ард түмэндэн өрчлөө тусгаарлалтанд болгож өгсөн аймшиггүй хэмжээний Сүхбаатарын үүсгэн байгуулсан их үйл хэргийг амьдрал тууштай биелүүлэн федерализмаас социализмд дэвшсэн түүхний боломжтой манай нам ард түмэн үндэсний хэн баярын энэ өдөр дүгнэн тэмдэглэдэг юм аа. Орондон эзэн болж эрхчлөө ад жаргалан олж авсан энэ ялалтын өдөр зон удам маань зориг хямран бадран эрингурван надван хийж иншүн дуган цуурайтуулж байна.
Улаанбаатар театр, цирк, дүүжгэн чуулга, кино театр, соёлын урдын клуб зэрэг соёл урлагийн олон орон газар ажилладаг. Нийслэлийн урлагийн тайзнууд дээр өөрийн орны болон дэлхийн сонгодог зохиолуудыг чадамжтай амьдруулж, үзэгчдийнхээ хайр талархлыг хүлээж байдаг газрын нэгэнд Дөрвөчгийн улсын театр ордог. Энэ театрт дэлхийн сонгодог дээр Фаустыг тоглож байна. Социалист хөгжлийн хөнгөрмийн шатнд яваа манай нийслэл хотыг шинжлэх ухааны техник, эдийн засгийн бат үндэслэл, хэдийн төлөвлөгөөтэйгээр өөрчлөн хөгжүүлэх талаар нам засгаас байнгын анхаарал халамж тавьж төлөвлөрийн арга хэмжээ авсаар байна. Үүний үр дүнд хот байгуулалтын хамгийн сүүлийн үеийн олонтыг тусгасан зураг төслөөр орон сууцны шинжлэх хорооллууд соёл үйлчилгээний төвд баригдаж нийслэл хотын маань нүүр тариа өдрөөс өдөрт өнгөж явхаатсаар байна. 함께